Сайн байцгаана уу? Биди контентын цоошинтон дугаар хүрэхэд та бүхэндээ бэлэн болсон байна. Та бүхэндээ би цувралаар микрофонтой холбогдлолтой цуврал дугаараар хүргэж байгаа. За, энэ жил бас дэлхийн микрофоны зах зээл дээр нэгэн шинэ тоглогч гарч ирсэн. За, гэхдээ энэ тоглогч маань өмнө энэ кино салбар, тэр дундаа дрон, утасгүй дамжуулалт, утасгүй нислэг, за тэгээд сүүлийн үед бас яг камерын салбарт гэсэн Ronin 4D гэсэн цоошин камер танилцуулсан DJI байгаа. За DJI маань бас яг микрофоны салбарт өөрийнхөө яг энэхүү экосистемдээ тааруулаад яг өөрсдийнхөө олон жил ажилласан утасгүй дамжуулалт, за энэхүү дамжуулалтыг хамгийн хол, хамгийн чанартай байх технологиг эзэмшдэг учраас өөрсдөө энэ ноу-хау дээр үндэслэн бас нэгэн цоошинхэн хэрэглэгчдэд хандсан нэгэн микрофоныг гаргасан. Энэхүү микрофон Монгол улсад маань аль биесээр орж ирсэн байгаа. Мэдээж DJI Mongolia яг энэхүү микрофоныг аль биесээр оруулж ирсэн байгаа. Ингээд та бүхэндээ би өнөөдөр яг DJI Mongolia-гийн салбар дээрээс яг энэхүү микрофоныг танилцуулъя. Ямар давуу талтай, за юугаараа илүү, за юугаараа хэрэглэхэд хэлбэр болсон талаар мэдээллүүдийг яг одоо хүргэнэ. За ингээд яг одоо миний гар дээр DJI микрофон маань байна. За Монголд аль биесээр орж ирсэн эхний эд микрофонуудын нэгийг та бүхэнд танилцуулж байгаадаа таатай байна. За ингээд хайрцаг савын хувьд гэх юм бол яг энэ баглаа бодолтойгоор цоошинроо ирж байгаа. За ингээд бүгд хамтаа unbox хийж үзье. За тэгээд микрофоны та бүхэнд хийсэн DJI хамгийн сүүлийн технологи яг энэ хуу wireless, за хоёр микрофонтой нэг хүлээн авахчтай микрофоны систем байгаа. За хамгийн давуу тал нь гэх юм бол DJI маань та бүхэнд хэлсэн байгаа өөрсдийнхөө утасгүй сигнал дамжуулалтын хамгийн шилдэг технологи шингээж оруулснараа за бусад зах зээл дээр байгаа микрофонуудын хувьд гэх юм бол wireless буюу сигнал дамжуулах цар хүрээ нь ерөөдөө 100-аас 150 м байдаг юм бол за энэхүү DJI mic-ийн хувьд гэх юм бол 250 м-д хангалттай даны яг дуу авиг хүссэн төхөөрөмжлүүч нь дамжуулах бүрэн боломжтой. За ингээд бүгд хамтаа микрофоноо заадлаа. Энэ кейсийн дотроо ингээд ирдэг байгаа. За энэ кейсний хувьд гэх юм бол маш олон давуу талыг гаргаж ирсэн байгаа. За бусад зах зээл дээр байгаа микрофонуудын хувьд гэх юм бол за 3 төхөөрөмжөд заавалч нэг нэгээр нь цэнгэлдэх, за микрофоноо цэнгэлтэй байна уугүй байнга шалгаж явах сул талууд байдаг. За энэхүү микрофоныг та авснаар батарейндаа санаа зовох ямар ч хэрэггүй болж байгаа. За өөрөө болохоор 15 цаг цэнгээрээ ажиллах боломжтой. Кейс маань өөрөө батарейгаа бас цэнгэлэх бүрэн боломжтой. За ингээд яг микрофоноо кейс онгоолгонгууд шууд микрофон автоматар асаад за хүлээн авахч маань хоёр трансмиттер буюу микрофонтойгоо шууд холбогдож байгаа. За дээрээс нь яг энэхүү мэдээллүүд нь бас гарч ирж байгаа. Яг одоогийн байдлаар шууд микрофон маань шинээр задлсан учраас яг одоо кейснээс микрофонуудаа цэнгэлээд эхэлсэн байна. Хоёр микрофоныг та бүхэн ашигласнаар хоёр хүн хоорондоо ярилцдаг болно. Төрөл бүрийн за видео контент хийхэд бүрэн боломжтой. За тэгээд дээрээс нь микрофоны хүлээн авахч. Энэхүү хүлээн авахчийг тохиолдох юм бол олон давуу талтай байгаа. За дээрээс нь та бүхэн энэхүү хүлээн авахчийг за камер руу зааж болно. За дээрээс нь гар утсан руу бас холбогдох их боломжтой. За DJI бас энэ холболтын бүрэн боломжуудыг гаргаж өгснөөр маш их давуу талтай байдаг. За дагалдаад бас энэ хоёр коннектор ирж байгаа. За Android утастай бол та бүхэн Type-C-гээр яг энэхүү микрофоноо бүрд бүрийн ухаалаг девайс буюу таблет гар утастай боломжтой. За дээрээс нь та бүхэнд iPhone-ы яг энэхүү холболтыг гаргаж ирсэн байгаа. Энэхүү холбогдуудыг холбоход маш их хэлбэр байгаа. За та бүхэн харж байгаа яг микрофоны холболтын хэсэг рүү яг энэхүү донглоо залгаад төлөх чинь. За ингээд бэлэн болж байгаа гэсэн үг. За мэдээж Type-C оролттой уцлуугаа та бүхэн энэхүү оролтыг хийснээр за ингээд микрофон маань ажиллахад бэлэн болсон байна. Энд дээр та бүхэн бас микрофоны бүх төвшнгүүдэд тохируулж байна. Тийм учраас уцанд дурж байгаа орж байгаа сигнал яг энэ микрофоны яг энэхүү хүлээн авахчаар дамжиж байгаа. Тийм учраас та бүхэндээс энэхүү микрофоны хүлээн авахчаас гарч байгаа за чиглэлчний оролтоор нь дууныхаа төвшинг хэмжин гэсэн үг. За тэгээд төрөл бүрийн бас лайв видео хийдэг, гар утсан дээр контент хийдэг хүмүүст маш ухаалаг, маш хялбар, маш цэгцтэй, утасгүй шийдлийг бас энэхүү DJI микрофон маань олгож байна. За ингээд микрофон маань ажиллахад бэлэн болсон байна. Та бүхэн хоёр хүнтэй зэрэг яг энэхүү гар утасны контентийг бас хийх боломжийг яг энэ DJI микрофон олгож байгаа. За мэдээж iPhone дээр бас ялгаагүй яг энэхүү холболт маань орно гэсэн үг. Жижигхэн яг энэхүү цүнх дагалдж байгаа. За энэхүү цүнхэн дотор нь юу байгаа вэ гэх юм бол 3.5 мм-ийн джек
холболтоор төрөл бүрийн мэрэгжлийн камертай холбогдох яг DJI энэхүү холболтын кабель байна. За энэ кабель өгч гэн бол мэдээж DJI-ийн бусад тоног тохиромжтой адилхан бас сайн чанартай. За олон удаагийн идэлгээг бас даах чанартай. За дараачих нь бол мэдээж Type-C. За тэг мэдээж энэхүү холболтоор та бүхэн микрофонуудаа цэнэглэн. За дээрэс нь бас та бүхэндээ микрофоны бас нэгэн давуу талыг сонирхолъё. Энэхүү микрофон маань өөр дээрээ 14 цагийн backup recording хийдэг байгаа. Энэ юу гэхээр та бүхэн хэрвээ ямар нэгэн сигналын алдагдлаас болоод та бүхэн утсан дээрээ камерынгаа холбогдсон сигнал нь тасалдсанаар яг таны камерын дээр байгаа аудио тасалдсан тохиолдолд таны дараачийн яг тэнхүү алдагдсан аудио энэ микрофон дээр хадгалагдсан байдаг. Тийм учраас та бүхэн backup буюу за аюулгүй ажиллагаа за тэгээд ерөөдөө дараачийн бас сэргээж авах бүрэн боломжийг энэхүү микрофон маань агуулсан байдаг. Тийм учраас та бүхэн яг Type-C холболтоор холбоод шууд компьютер руугаа яг энэ микрофон дээр 14 цагийн хугацаанд ямар л рекорд хийсэн байна. Тэр бүх рекордууд чинь хадгалагдсан байгаа. Omnidirectional микрофон байгаа. Өөр дөр байрласан энэхүү микрофоны дээдлээ яг нь хүлээн авах микрофоны хэсэг маань яг таны яг тухайн яг микрофоныхын дээдлээ яг тойрсон omni хэсгээр яг микрофоныг дуу авиг татах боломжтой гэсэн үг. Тийм учраас та бүхэн яг энэ дээдлээ микрофоны хэсгийг заавалчгүй өөрийнхөө яг ингээд ярьж байгаа тухайн дуу авиг гаргаж байгаа чиглэл рүү хандуулах хэрэгтэй. Юу доош харуулах юм бол таны ардталтын дуу чинь дутуу сонсогдож, бүгд сонсогдно гэсэн үг. Тийм учраас omnidirectional нь байнга яг микрофоны дээдлийн хэсгийг заавалчгүй ярьж байгаа хүнийхэн хоол болов. За амнлуу, за ямар дуу авиг гаргаж байгаа чиглэл рүү бас дамжуулах боломжтой. За тэгээд 2 wind shield буюу за dead cat гэж ярьдаг. За тэгээд dead cat-ыг бас хийхэд маш хэлбэр. Та бүхнээс энэхүү микрофоны хэсэг рүү харж байгаа dead cat холболтыг яг ингээ хийгээд тогтоочно. За тэгээд мэдээж төгжөөтэй учраас бас хэр боргийн нөхцөл байдалд энэхүү микрофон маань яг энэхүү dead cat нь салаад унаад байхгүй. За тэгээд төрөл бүрийн салхины чимээ, төрөл бүрийн хүсээгүй нарийн дуу авиг энэхүү dead cat-аараа шүүж ажиллах боломжийг агуулж байгаа. За тэгээд микрофоныхын хайрцаг нээхээр та бүхэн харж байгаа бах. За микрофонуудын батарейны мэдээлэл цэнгэлж байгаа байдал дээрээс нь та бүхэн яг цагаан хэсэг дээр түрүүн хэлсэн backup recording буюу файл хадгалах цагийн боломжуудыг харуулсан байна. За одоогийн байдлаар та бүхэнд харж байгаа 15 цаг орчим болсон файлуудыг 2 transmitter буюу микрофон маань бас хадгалах боломжийг гаргасан байна. За бүгд хамтдаа микрофоныхаа setting руу орцгоё. За мэдээж энэ дээр бас фильтрүүд байрлсан байдаг. Low cut filter байгаа. За low cut filter гэх юм бол яг орж ирж байгаа маш огцом тийм өндөр хэмжээний бас дуу авиг бас фильтрдээд авах боломжтой. Ингэснээр бас тухайн аудионы чанарыг бас тодорхойлдог байгаа. За тэгээ мэдээж та бүхэн бас тухайн 1 2 дугаар микрофоныхаа дууны төвшинг бас энэхүү gain гэсэн хэсгээс бас тааруулах боломжтой байгаа. Яриа өгч байгаа хүн маань хэр чанга ярьж байгаа, харилцаа ярьж байгаа хүний бас ярианы төвшнгөөс та бүхэн шалтгаалаад 2 микрофон дээр тусад нь бас ингээд тохиргоо хийгээд хадгалах боломжтой байгаа. За мэдээж авторекорд болон хадгалах, рекордо эхлүүлэх, за мэдээж яг энэхүү LED гэрлийг асаах үгүй гэсэн бас ерөнхий тохиромжууд их боломжтой. Settings дээр та бүхэн мэдээж яг энэхүү device-уудын хамгийн чухал холболтын хэсэг болох link device гэсэн хэсэг байгаа. За энэхүү микрофон маань цаанаас хоорондоо холбогдсон байдаг. За хэрвээ ямар нэгэн шалтгаанаас ямар нэгэн үүднээс болоод микрофоны хоорондох холболтын сигнал маань тасрах юм бол та бүхэн яг энэхүү 3 төхөөрөмж гурванг нь буцаагаад хайрцанд нь хийгээд хаагаад онгойлох хэрэгтэй. За ингэснээр микрофон маань яг энэхүү ухаалаг device учраас автоматар буцаад reset хийгээд хоорондоо холбогдно гэсэн үг. Микрофон яг хэсэг маань систем нь энэ байна. За тэгээд та бүхэн харах юм бол за энэ ногоон гэрэл асцсан байгаа үед болохоор микрофон маань ажиллахад бэлэн болсон. За standby хөлбөрт байгаа гэсэн үг. За тэгээд мэдээж хажууд нь бас та бүхэнд харж байгаа rec товч байна. За rec товчийг дарснаар микрофон маань түргэн хугацаанд чичирхийлээд яг ажиллаж эхэлж байгаа. За тэгээд хажууд нь та бүхэн бас харж байгаа fair товч байна. За энэ хүү fair товчоор та бүхэн бас
микрофоноо хүлээн авах хүчтэйгээ холболтыг бас хийх боломжтой байгаа. За микрофоны хажуу талыг харах юм бол за мэдээж унтраа жагсаах товч байна. За энэ хүү товчон дээр удаан дарахаар микрофон маань өлгөдөө унтрна гэсэн үг. За дээрэс нь Type-C-гээр та бүхэн холболтоороо микрофоноо зэнүүлэх боломжтой. Дээрэс нь та бүхэн хэлсэн байгаа. Backup record микрофонороо та бүхэн бас хуулж авах бүрэн боломжийг энэ хүү микрофон дээр оруулсан байгаа. За тэгээ мэдээж микрофоноо та бүхэн яг энэ хүү хавчраар тогтоох боломжтой. За DJI микрофоны бас нэгэн давуу талд нь та бүхэн харж байгаа. Яг энэ тогтоочийн арын хэсэг дээр болохоор энэ жижигхэн соронз байгаа. Энэ соронз маань маш хүчтэй соронз учраас та бүхэн микрофоноо цамцан дээрээ хүссэн яг тогтоох боломжгүй үедээ бас энэ хүү соронзыг ашиглаад соронзоо цамцан дотроо хийгээд микрофоноо тогтоох боломжийг агуулж байгаа гэсэн үг. За ингээд микрофон 1, микрофон 2 гэсэн үг байна. За тэгээ яг микрофоныг өдөр тутамдаа хэрэглэж байгаа үед яг микрофоноо та бүхэн бас аль нь 1-р микрофон, аль нь 2-р микрофоноо ялгахад тун хэцүү байдаг. Тийм учраас та бүхэн бас нэгэн зөвлөгөө өгөхөд микрофоны хардал дээр жижигхэн бас стикерээр 1, 2 гэдээ бас стикер наачвал таны бас микрофонуудынхаа дууны чанга зүйлийг удирдахад бас хэрэгтэй болов гэж бодож байна. За ингээ өнөөдрийн дугаараа та бүхэндээ DJI микрофоныг танилцууллаа. За тэгээд миний өөрийн хувьд маш гоё сонирхолтой хамгийн гол нь хэрэглэхэд маш хялбар олон давуу талыг агуулсан тоног төхөөрөмж микрофон болсон санагдлаа. Та бүхэн бас өөрийн биеэр хурж ирээд танилцаад ажиллаж үзэхийг хүсвэл DJI Монгол веб дээр буюу Hobby Zone дээр хурдж ирж ажиллах бүрэн боломжтой байна. За тэгээд хамгийн сүүлд нь та бүхэнд зөвлөгөө өгөхөд альва нэгэн тоног төхөөрөмж ухаалаг девайсуудыг аль биесийн төлөөлөгчөөс нь худалдан авч байгаарай. Борлуулалтын дараах үйлчилгээ, засвар үйлчилгээ, тэгээ баталгаа хугацаа гэдэг олон боломжуудыг яг аль биесээр ажиллаж байгаа төлөөлөгчийн газрууд нь та бүхэнд өгдөг байгаа. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай хамт байсан маш баярлалаа.